Ер нь бол үндсэн хуулийн цэцэн одоо цэцэд итгэх одоо бидний итгэл бол бүрэн алдарсан байгаа шүү. Цэцэн хуралдаж байгаа байдал, өргөдөл хүлээж авч байгаа байдал, тэрийгэ хилцэж байгаа цаг хугацааны хуваар гаргаж байгаа шийдвэр гэдэг. Тэгээ хүнээ байцдаг. Тэгээ би одоо та хоёрт хэлэх юм бол тэр хуульч хүн гэдэг өөрснийхөө нэг олж авсан мэдлэг тэр юма хамгаалж хүнээрээ байгаарай. Тэгээ нэг байшин руу орохороо хор найруулад алга болцоочдөг. Тэгээ гарч байгаа шийдвэрүүд нь бол яг их хурлынхаа хууль тогтоох бүрэн эрх рүү халдаж эхэлдэг. Яг үнэндээ бол бид Монгол улсын эрх мэдэлтэй хүмүүст зориулсан дэг журмыг улсын их хурл тогтооно. Тэгээ бидний их хурлын баталсан хууль тогтоомжийн дагуу тогтож байгаа тэр дарга нарт зориулсан дэг журмыг та нар хүний эрх нэрээр бодлуулж байгаа. Ялангуяа хамгийн сүүлд тэр дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хугацаан дээр ямар шийдвэр гаргав? Тэр чинь их хурл өөрөө мэдж штэ тэрийг. 6 жилийн хугацаатай нэг удаа томилно. Энд чинь их хурл мэддэг юм а мэднэ. Тийм учраас ийм улс төрийн захиалгатай, олигархуудын захиалгатай шийдвэрийг гаргахаас зайлсхийж яваарай гэж би хоёр нэр дэвшигчдэд хэлмээр байна. Тэгэхгүй бол Монгол улсад итгэх газар үгүй болсон. Хүнд итгэхээ мэдхээ болсон. Тийм учраас энэ хүний эрх эрхчлөө шударга ёс үндэсний хэв нэгдлийг эрхэмлэж ажиллана гэдэг бол яг цэцгийн гишүүдэд зориулсан тийм зарчим шүү. Цэц бол яг энэ зарчмаар ажиллах хэрэгтэй. Дээр нь их хурл яаралтай ажлын хэсэг гаргаж цэцэн хуулийг шинжлэх хэрэгтэй. Цэц ядаж тойрч суугаад мэтгэлцдэг талбар болох хэрэгтэй. Цэц яахаараа их хурлын гишүүдтэй мэтгэлцээ сууж идэг. Их хурл нэг төлөөлөгч гэдэг өмнө батлсан хуулийн өмнөөс одоо бид нар яаж төлөөлөгч томилох юм? Мэдэхгүй байна. 7 жилийн өмнө хууль батлахад байсан хүн байгаа юм уу? Яаж өмнөөс очиж хууль тайлбарлах? Тэгээ тэрнтэй мэтгэлцээ суугаад байгаа байхгүй. Хоорондоо мэтгэлцдэг болох хэвээр. Тойрч сууж хуралдаг болох хэвээр. Тэр хурлын протокол ил байх хэрэгтэй. Өөрснийхөө итгэл үнэмшлийг тэн дээр хамгаалж ярилцж хагаад олон хороо шийдвэр гаргадаг зарчим руу явахгүй бол шүүх хурлын бүрэлдэхүүн шиг хохирогч нэхэмжлэгч хоёр руу харж сууж байгаа тэр хоёрын зөв бурууг дэнсэлдэг ийм газар бол биш байна гэж би хувьдаа харж байгаа шүү. Тийм учраас хурлын заалаас нь эхлээ, хурлын хэлбэрээс нь эхлээд бид өөрчлөх зүйл олон байна. Олон байна. Тэгэхээр хамгийн чухал юм бол би чадна. Цэцэд очисон хүмүүсийг харахаар нэг биегээр өвчлцсөн улсууд хэн юм бэ? Монголд хууль мэддэг нэг 10 хүнийг цэцэд томилсон юм шиг боддгоо болцоох хэрэгтэй. Та хоёр ч гэсэн ялгаагүй. Би л хуулийн дээд оргил. Би л тэгэхэд тийм хийж исэн гэдэг ийм байдлаар асуулт ерөөсөө хандаж болохгүй. Хуулийн анхан шатны оюутны хэмжээний тийм сэтгэл зүрэхтэй байж иж Монгол улсад шударга ёс тогтноо. Монгол улс эв нэгдэлтэй улс болно. Асуудал маш ойлгомжтой тайлбартай явдаг ийм зүйл рүү юмар байгаа шүү. Би тэгээ яагаад бухимдж байгаа вэ гэхээр их хурлын сонгуулийн хуультай холбоотой цэц олон янзын шийдвэр гаргасан. Давхар дээл засгийн газрын гишүүдийн хэм хэмжээг тогтоосон хуулиудтай холбоотойгоор дэг журамтай холбоотой олон шийдвэр гаргасан. Их хурлтай холбоотой олон шийдвэр гаргасан. Цаашдаа прокурорыг та нар удахгүй 6 жилээр нэг удаа биш зөндөө олон удаа томилдог байх ёстой гэдэг шийдвэр гаргахад их ойрхон ирлээ шүү дээ. Гэх мэтлэн том хүмүүст зориулсан шийдвэрлүүд та хэд орохдоо улс төрийн захиалгатай ороод байгаа шүү. Энэ бүх хүнд ил байгаа шүү. Тийм учраас та хоёр анханасаа хичээж ажиллаарай гэдгийг чин сэтгэлээсээ хүсэх байна. Амжилт хүсье, баярлалаа. Гишүүний асуултанд хариулъя. Тэгээ бас жоохон нэг онлын юм бас хэлчих ёстой болж байна. Яг цэцэн шийдвэр өөр гарч ир гэж байна. Тэр шүүмжлэлтэй асуудал мөн үү мөн. Тэгэхдээ шийдвэрээ залруулах тэр боломж хууль зүйн хувьд заавал байх ёстой. Тэгэхдээ таны саяны хэлдгээр
нөхцөл байдал тааруулаад гараад яваад байгаа асуудлууд эднэр бол энэ парламент хууль тогтоох байгууллага бас өөрөө эрх мэдлийн харилцан хяналтыг хэрэгжүүлдгийн хувьд бол энэ асуудлыг ярьж анхааралтай авч ярилцах нь бол би бол буруу биш ээ гэж боддог. За хоёр дахь өрсөлдөөний тухай асуудал ярьж байгаа. Энэ бол томилгоо. Ер нь бол захиргааны хэрэгцээ хичээл заадаг үний хувьд хэлэхэд томилох, сонгох гэсэн хоёр аргаар Монгол улс одоо албан тушаалтнуудыг сонгодог, томилдог. Тэгээ томилгоо гэдэг бол бодлогын буюу тодорхой эрх бүхий албан тушаалтан байгууллага өрсөлдөөн гэхээс илүүтэй тодорхой бодлогоор гаргаж ирж ингэж хүний нэр дэвшүүлдэг. Одоо жишээл ерөнхий сайд бол томилгооны зарчмаар байдаг. Ерөнхий сайд дээр бол яг улс төрийн соёл зарчим жишгээрээ явдаг альваа бүх юм хөөцлөгддөг. Тэн дээр өрсөлдөөний арга явдаг. Тэгэхээр томилолт гэдэг бол илүү бодлогын шинжтэй сонголт байдаг. Сонгуульд бол өрсөлдөөн бол өөрөө заавал байхыг шаарддаг. За саяны энэ явж байгаа жишгээр бол ер нь улсын хурлын дарга, улсын хурлаас санд болох асуудлууд дээр улсын хурлын дарга манай спикер ч юм бол улсын хурлын дарга гэсэн статусаар олон хүний томилгоог санал болгодог. Одоо Монгол улсын хууль томилгоос зөвшөөрөгдсөн байдаг. Ингээд явдаг. Тэгэхээр энэ соёл жишгээрээ явдаг. Ийм юм байгаа. Тэгэхээр энэ байдал бол яг энүүгээрээ явж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь бол энэ парламентын олон зүйл бол хуулиар зохицуулагдахгүй парламентын бүлгүүдийн одоо ойлголцол улс төрийн соёлоор даргын дэргэдэх зөвлөлөөр уулзалтаар дэлхийн аж улсууд бол тгээ явдаг юм бий. Зүгээр энийг хуульчлна гэвэл тусдаа асуудал баха. За захиалга шахалтын асуудал төр та өөрөө намайг мэдж байгаа баха. Би одоо улс төрийн намуудад хэн нэгэн дарга даамал нэг нам хүчинд хариалагддаггүй. Бие тоосон гэдэг юм уу, бие даасан байр суурьтай гэдгээрээ магадгүй зарим тохиолдолд хатуу хэлбэл адлагдаж явсан болохоос хүнээс хамаарч шахалтанд өртөж явсан түүх бол байхгүй. За дараагийнх нь бол ёс зүйн хуульчлах тухай асуудал дээр одоо бид чинь төрийн албаагч ёс зүйн байдлын тухай хуультай байгаа шүү дээ. Их хурлын дарга Зандан шатар даргын үед өмнөх парламент энэ хуулийг баталсан. За би 1997 онд төрийн албаагч ёс зүйн хэмжээний төслийг Монголд анх хуулийн төслийг боловсруулж төмөр багш оюун шарвт орж нар 99 онд анх өргөн барьж ирсэн төвхтэй. Ёс зүйн хуульчлах тухай маргаан байдаг боловч хуульчлах гэдэг юм уу, код гэдэг юм уу, акт гэдэг юм уу янз бүрийн хэлбэрээр бол юм явж байгаа. Энэ бол хууль тогтоогчийн сонголтын асуудал. Гэтэ одоо бол хуульчлагдсан байдлаар Монгол улсын хууль үйлчилж байгаа. Тийм учраас ёс зүйн хороо зөвлөлүүд төрийн бүх байгууллагууд дээр байж байгаа. Тэгэхээр энэ асуудал бол яригдж байгаа бол энэ хуулиудыг хүчингүй болгож болно. Гэхдээ ёс зүйн дүрм код бол дэлхийн улс орнууд бол бас яваад л байгаа л да. Бизнесийн хувьд ч тэр хамгийн ач холбогдолтой бизнесийн ёс зүйн хөтөл хамгийн чухал хичээлд одоо хуулийн сургуулиудын хичээлд ордог шүү дээ. Үндсэн хуулийн цэцээр маргаан хянан шийдвэрлэгдэж за тэр шийдвэрүүд түүхэн цаг үеийн нөхцөл байдалтай үндэслэж гарсан байдаг. Тэгээд хожим нь улс төр нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдснөөс тухайн асуудлаар шийдэл бас өөрчлөгдсөн тохиолдлууд бас гардаг. За таны хэлсэнчлэн улс төрийн нөлөө бусад нөлөөнөөс хамааралтайгаар шийдвэр гарсан байх магадaltaй тэрийг үүсэхгүй. Гэхдээ би одоо өнөөдөр баримтаар яг үйл баримтаар эсвэл одоо нотлох баримтаар ийм шийдвэрийг цэц одоо захиалгаар гаргаад тэгээд энэ шийдвэр нь дараа нь мөн захиалгаар өөрчлөгдөөд энэ төр гэж хэлэх одоо ямарч өөрөөр боломж алга. Тэгэхээр мэдээж хэрэг ямар нэгэн шийдвэр гаргаж байгаа тохиолдолд бол тэр шийдвэрийн үндэслэл тийм ээ шийдвэр гаргах болсон үндэслэл тэр баримтууд ямар байгааг бол харах ёстой. Үндсэн хуулийн цэцгийн альва шийдвэр одоо үндэслэл хэсгээ улам бүр их сайн одоо тайлбарлаж бичдэг болсон. Тийм учраас энэ цэцгийн шийдвэрийн одоо хүчин төгөлдөр байдал, хараа тус байдал жилээс жил сайжрах байхаа гэж бодож байна. Судлаачийн үед харж байгаа хэрэг шүү дээ. За томилгооны асуудлаар сая Сүхбаатар нэр дэвшигч маань одоо туйлын тодорхой хэлсэн учраас надад бол нэмэлт тайлбар алга. Бид хоёр яг ижил зарчмаар энэ өнөөдөр ингээд та бүхнийхээ өмнө шийдвэр гаргуулах гэж сууж байгаа. Энэ хоёр нэр дэвшиж буй итгээд үндсэн хуулийн цэцэд ажиллах нь зөвөө гэд болох юм байна гэд ингээд шийдвэл энэ ажил хариуцлагыг хүлээн. Тэгээд энэ бол одоо цэвэр ингээд та бүхний эрх мэдэл шийдлийн хүрээнд гарах томилгооны зүйл болно. Цэцгийн гишүүн ер нь ямар нэгэн хууль зүйн ажил хийж байгаа хүн хараа тус байх эсэх тухайн асуудал бол тухайн хүний өөрөөс нь хамааралтай зүйл байдаг. Ямар ч одоо ажил дээр хүн янз бүрийн арга замаар гэх юм уу одоо янз бүрийн замналаар очиж болно. Энэ болгондоо одоо ач тус санаад эсвэл одоо нутаг орон бодоод ер нь бол хүнийг ингээ хараат болгоёг бол маш олон хүчин зүйл нөлөөлдөг боловч тэр хүн өөрийнхөө мэргэжлийн үүрэг хариуцлагыг ойлгоод
түүн дээр хараа тусаар ажиллах хэсэг нь бол тухайн хүний тэр ажил үүргээ яаж ойлгож, тэр ажил үүргээ яаж гүйцэтгэж байгаас хамаардаг. Тэгэхээр энэ хараат байдлыг бол би юунаас илүүтэй ямар замаар томилогдов, хаанаас томилогдов, аль нутгов, хэний хамаарлын бэ гэдэг зүйлээсээ илүү мэрэгжлийн өөрөө хариуцлага одоо ёс зүйтэй холбоотой асуудал гэж бодож байна. Энэ ёс зүйн асуудлыг мөн сая их тодорхой хэлчихлээ. Тэгэхээр улсын хурлын гишүүний ёс зүйтэй холбоотой хууль батлах хэсэг нь бол бодлогын асуудал.